Санаа миний мангонор ингээ 5 дугаар ёо өөрийгөө гайхаад ах юм. Зүгээр нэг анги хийх гэж хэдэн сар болд юм дээ те. Сүүлийн анги зүгээр 4 сарын дараа хийжээс одоо 2 3 сарын дараа хийчихв те. За. 5 дугаар анги Dad Beat Dad. За эхний сцен болохоор манай Vegas сэрж эхэлдэг. Манайхан хувцас өмсөд доошо буусан чинь манай Nifty их баярлцсан харин Husk болохоор хараал идэг. Monday өдрөдөг. Даваа гаргийг хараал идэг. За яасан бэ гэсэн чинь манай Charlie чи яг өдөржингөө нөгөө нэг манай чичил бодлынхан нэгэндээ итгэхгүй байна гэсэн зорилгоор одоо ингээд итгүүлэх юм хийх гээд ингээд хичээж идэг. Ээжээ юу вэ? Тэ мэдрэл мата хүүрээ чичнэ надад нэг мангар мэдрэл. Наа манай хүн чинь ер нь зөхрөнгөө бар хүүрээ эн чинь бараг цус харавцсан юм шүү нүдэнд нь. Тийм. Намайг бас бүдүүлэг өгшлэхаа бэл гэсэн. Гэхдээ би бол угаасаа том болчихсон. Тийм болохоор бүдүүлэг үгийг нь харин та нар бас ингээд алгасчих болно. Хоёрт энэ миний ярьж байгаа шоу бол угаасаа нэмэх 16 бас нэмэх 18 залттай. Тийм болохоор та нар үзгүй байж болно. Гуравт болохоор та нар жоох юм бол ямар чимийг үзээд байгаа юм бэ? За кинонд орцгоё. Манай Веги болохоор Charlie чи автогаа холбогдож болдгоо мó гэж хэлдэг. Гэтэ манай хүн чинь ер нь л гэрийнхэнтэйгээ угаасаа нэг тийм холбоотой гэж хэлэхэд хэцүү нэг тийм бидэг. Яага нөгөө бусад ангууд дээр ярьж байсан. Тэгээд аврууга залах уу яах вэ гэд тэнэгэлж байгаад за ер нь одоо залахыг дөө гэж залгахаар болдог. Үзэдэг солигдоход цагаан бижаагтай цагаан малгайтай нэг хүн нэг их том ажил хийж байгаа шиг байсан. Эргээ харсан what the fuck чи юугээ хийж исэн мó вэ? Чи мо би жим юм хийх гэж хүүхдээ хэлэх үү? За чараа. Яг одоо саяны өмнөх бичижсэн эсхүүдийг би шинэ оны өмнөх буюу 31 бичижсэн. За одоо 1 сарын 1-нд бичиж байна. Бүхэл бүтэн жилийн дараа энийгээ гаргалаа яана гэж. Юу ч нэг нөгөө балан амчин хуцаад энэ ингээд галаар хүлээдэг я хуцаад маа. Энийг харахлаар дургүй гэтээ хөөх юм аа тий. Гэж. Гэтээ миний өөр юм аав угаасаа яг энэ ширийг аашилдаг болохоор надад юм бүр амар хөөрхөн санагдаад их юм гэж. Удалгүй Charlie Lucifer руу залгаад хүрээ дээрэл гэсэн юм шиг байгаа юм. Тэгээ нөгөөч амар баярлаад хөлн газар хөрөхгүй төчид буудлын зүг бүр гэлдрээд бүр үсрээд мэдгүй яатсан чи барыг нисч байж. Анжинд нисч чадна л да. За тэгээд тамийн хаан ирнэ гэж байгаа юм чи угаасаа бүгд л нэг үүрэг авч байгаа. Serpentius Nifty 2 cookie хийгээд Nifty хажуугаар нь хогоош үрдээд Husk аяг тавгаа угаагаад Dazzle тавтай барил гэсэн сайн өргөөд Angel Dust нь дүүрээ бодож идэг. Удалгүй манай үзэгдэж харагддаггүй Lucifer хурж ирээд Charlie өстэй шалчээдлэн тэврээд авбаа. Эргэн дайрандээс бүх таньдаг амттай илж мэлээ хөөрхөн байгаа зү. Тэгээ манай Lucifer чинь баарыг нь хараад хүүе эн чинь байж болох юм уу? Хиний санаа вэ гэдэрсэн чинь цаанаас манай хүн штэ тий Аластерч гарч ирснэ. Өө эн чинь миний санаа гэдэг нэг жоох ер нь beef үсгчдэг. Нэр fun fact. Энэ хоёрын өндрийг харсан чинь Lucifer дөнгөж метр 57 шүү. Тийм болохоор та нараа штэ метр 60 марыг намхан гэж бодож байгаа бол үгүй дээ. Тийм болохоор метр 60-ууд бол метр 57-гийн хажууд Аластер л гэсэн үг. Аластер тэмцэн татаад ирэх мэ? Үнэхээр энэ таатай хэрэг. Өөртөө тийм нүүр тулан уулзах үнэхээр гайхалтай юм шүү. Та миний бодсноос арай л жижиг юм. Anyway, энэ хий угтдаг юм уу? Ерөөл нэг иймэрхүү явцтай манай хоёрын бяцхан биф эхэлдэг. Тэгээ манай Charlie маань штэ Lucifer Vagi найзахнаа танилцсан чи хөө чи охин тань сонирхдаг би охин сонирхдаг хоёуланд нь ижлэх юм их вэ шүү. Жохон молгооч юм шиг. Гэтэ хөөрх юм а те. За хинэн илүү аав бэ гэдэг бифний дуу эхэллээ. Hell's Greatest Dad. Looks like you could use some help from the big boss of hell himself. Check out his long reviews on Yelp. Who's been here since day one? Who's been faithful as a nun? Makes you chuckle with an old-timey pun. Your executive producer. That's true. You bought out of my song. Your song? I started this. I'm singing it. I'll finish it. Oh, you're tacky. It's me, yes, it's me. I know you were all waiting for me. I'm here, what a guess. Took a while, but I'm present at last. It's me, Mimsy. Who? Kamakura, yes, queen. I'm such a big fan. If you know the reference, I'm such a big fan of the song. За нэг юм зэгээд нэг ийм хүүхэн ирдэг. Тэрэнд нь болохоор Husk ер нь нэлээд дургуун юм шиг үлээ. Буудлаа Lucifer танилцуулаа явж байгаад Husk араас нь ер нь мим цагаас болж ер нь их юм муу юм болдог үсттэй. Мим цаг л муу юм дагдаг гэд Аластер хэлээд
Тэгээд ер нь Аластрыг тоохгүй байсан чинь адилхан хэд нэгэнд эзэмшүүлдэг ээжээж битгий том толгой л гэсэн чинь Аластрыг урлуулцдаг. Чадахгүй юм байж яах гэж ингэдий очиж одоо бараг шээ салдлаа. Их хүрээ хамаг биеийн салгалснаа нүтэн дээр ийхош. Let's forget about that part. Тэгээд Чарли болохоор Люциферд за энэ жочил буудал ер нь синерүүдийг гэгэрүүлэх ёстой. Тэгээд бид Деважинтай холбогдох ёстой гэсэн чинь Люцифер бол чи ойлгохгүй байна. Энэ бүхэн ер нь бол Деважинтай холбогдно гэдэг тийм амархан зүйл биш. Гэт ер нь бол энэ ч угаасаа унсан сахиусан тэнгэр болохоор яг Деважингийн ямар юм бэ гэдгийг яг мэдээд ах шиг байлээ. Тэгээд яхан драманд уянгалж чадахгүй маа. Нөгөөсөн минь чинь нэг юм баахан өрөнд орсон ч юм уу нэг тэгээд нэг баахан юм авчирсан юм билээ. Тэгээд ер нь жочил буудлыг шууд нураагаал ороод ирдیں۔ Гэхдээ манай Аластер чи ямар илээ энэ бүхнийг яал зохицуулчаад хажуугаар мем зөхөөгөө явуулчихдаг. Тэгээ ер нь Люцифер бол Чарлиг ийм ажил хийгээд байгаад үнэхээр дургу байгаад байдаг. За ингээд бидний дуртай хоёр дахь дүү More Than Anything. Charlie! You don't understand. Heaven never listens. They didn't listen to me. They won't listen to you. You don't know that! I do. You didn't know that when I tried this all before. My dreams were too hard to defend. More than anything, more than anything, I'll shelter and adore you more than anything. When I was young, I didn't really know you at all. I always felt so small, but I heard your stories and I was enthralled. More than anything, more than anything, I need to save my people more than anything. More than anything, more than anything, I'm grateful you're my daughter. More than anything, more than anything. Ингэж нэг бидний улан чочил бодлынхаа иргэдийн ч гэсэн зүрхийг нэг хайлуулж амжтай. Удалгүй Люцифер за өөрийнхөө хүснэг хийгээ яваад өгдөг. Дэвэг хурж за дараагийн ажил нь хүнд байхан дээ гэсэн чинь Чарли хоёулаа хамт байл болоо штэ гэж тэрчдэг. Тэгээд Чарли гэжтэй Деважинд очино гэсэн чинь Вэг үнэхээр нэг сонин зарилчдаг. За тэгээд шинэхэн 2026 оны мэнд тэгээд одоо шинэ ном болоод шинэ бий болсон. Тэгэхээр би одоо та нарыг нэг хүлээлгэхгүй дараагийнхаа тайлбарыг тавиа явахыг хичээнэ. За тэгээд баярлаа. Баяртай мангонор минь.